За сайн байцгаанууд. Би бол Хөвсгөл аймгийн Эренчил төмс суманд төрж цагаан нуур суманд өсөж үндээсэн дарахад нутгийн бичгэн. За тэгээд одоо ярих гэж байгаа зүйл нь бол яалтчгүй тухайн нутгийн залуу хүний хувьд санаа зовоод хэлж байгаа болохоос ш буруутгаж шүүмжлэг гэсэндээ биш. Тэгээд та бүхэн маань авах гэхийн ухаанаар хандан үзэд. За сүүлийн жилүүдэд манай дарахтаа хотгорлоо аялал жуулчлал гэдэг юм бол их сайхан хөгжиж байна. Олон сайхан хүмүүс та манай нутгийг үзэж харах гэж зорж очдөг болсон. Тэгээ үүнд бол мэдээж маань баяртай байдгууд. Тэгээд аялал жуулчлал хөгжихийн тухайн орон нутгийн хөгжилд бол маш чухал үнэг бол одоо хинч үгүйсгэх гэ. Гэхдээ ганц асуудал нь ус лусыг шүтэн гэж үздэг нутгийнхнаа зан заншлыг мэдгээ байж аж дур мэдэн авирлж байгаа зарим нэгэн хүмүүсийн үйлдэл бол одоо санаа зовж сэтгэлж хэлэхэд хүргэж байгаа юм л да. За үүнтэй холбогдуулан ярихад одоо жишээний нөвөл гэхэд манай нутгийн жарганд хоолойг бол их олон хүн их олон жуулчд зорж очиж байна. Хөвсгөл аймгийн Эренчил төмс маань жарганд хоол гэдэг тэнгууд бол одоо ер нь мэдгүй хүн баг байхгүй болсон байна. За жарганд хоолойн тухайд бол ярихад нутгийн зам болон жарганд хоолой амтай ус гэж хүндэлж ирсэн. Хасах 40-50 градус ч хөлддөг зүгээр нэг аяллаа объект биш. Маш их байгалийн эрчим энерги хуримтлагдсан. Тийм газар. Эрт дээр үесээ өвөг дээдс маань амьдралынхаа хэв маяг аж ахуйг байгаль дэлхийтэйгээ одоо уялдуулж энэ уулыг багч олноод минь ингэж тахдаг шүү. Энэ ууланд тийм өргөж болдоггүй. Энэ ууланд тийм юм өргөж болдоггүй гэж бүр амьдралынхаа нарийн гүн ухаан болгож одоо зан заншил соёлынхаа нэг хэсэг болгон одоо ингэж хадгалж онгон дагч нар нь төдийгөөс өдөө хүртэл хайрлаж хамгаалж ирсэн ийм газар байдаг. За тэгэнгүүт мэдгээгээсээ болж зарим нэгэн хүмүүс их алдаа гаргаж байна л та. Одоо түүнийг бол мэдгээгээсээ болж л гэж бодож байгаа. Тэрнээс одоо мэдсээр байсан байж яасан Монгол хүн одоо тухайн уул ус авдаг одоо газар орны нутгийн зан заншлыг ингэж өгөөсгсөн юм шиг тийм ухаан хацгаа үйлдэл хийх үү. Тийм бидээ тэгэхээр мэдгээгээсээ л болж тэгдэг байх. За ямар үйлдэлүүд үгээ тэнгууд тэндээс надад жишээ болгон зарим нэгэнд дуртахад харзнаа усанд орох. За голд янз бүрийн юм өргөх. Мөн янз бүрийн зан үйл хийх. Одоо тэр уул усыг одоо дээр үеэс яаж харагдаж ямар зан үйл хийж юу өргөж яадаг идэг байсан мэдгээ хэрнээ өөртөө хараа дур мэдэн очоод одоо ингээд янз бүрийн зан үйл хийж ихтэн ч юм уу. Одоо энэ нь бол дан ганцтай тэр буруу үйл хийж байгаа хүндээ биш нутгийн зон олон мал сүрэг цагаагаар гих мэдчлэн одоо цаашлаад тэр тухайн гол нуур цөөрөн булгах шанд одоо ширгэх лус авдаг хилгэнэх гих мэдчлэнгийн ийм том аюулт хүрх эрсдэлтэй байдаг шүү. Тэгээд манай нутгийн залуучууд ч гэсэн энэ тал дээр дуурах хэрэгтэй ах гэж бодож байна уу. Тэгээд мэдээж аялах нь буруу биш ээ, хүндлэх нь чухал. Мэдээж аялаж үзэж харах бол сайхан. Гэхдээ та аялж аваа газраа хүндэтгээртэй. Та аялж аваа тухайн газраа эзэн нь биш зочин гэдгийг санаартай. Зочин хүн яадаг лээ? Айлд очихтай айлын дүрмийг хүндэлдэг. Онгон дагшин уул усаар оролдоно гэдэг бол ер нь тоглоом биш. Мэдгүй ажиж уул усаар оролдох нь ер нь зоригч биш, соёлч биш. Энэ нь ер нь айлд очиод хүндлэлгүй, соёлгүй ашлах талаагаар нэг юм л да. Тэгээ одоо намайг ингэж ярьлаа гэд аялагч нарт хориг тавьж ингэж битгээ бодаартай. Энэ бол хориг биш. Зүгээр ингээд онгон дагшин байглаа хатгалж үлдээ гэсэн хүн ясны хүсэл тийм байгаа шүү. Би бол одоо ингээд нутгийнхаа уул усны тухайд ингэж ярьж байгаа ш тийм мэдээж газрын ёс заяг зан заншил уул усны одоо ингээд дахин шүтэж ирсэн хэв маяг бол өөр. Тэгээд одоо яг ингээд Хөвсгөлийн жарганд голыг зорж очиж байгаа хүмүүстэй одоо ингээд нэг багч болтгой сэрэмжлүүлэг болох болвоо гэсэн үүднээс одоо энэ бичлэгийг хийж байгаа юм шүү. Тэгээд та бүхэн маань авах гэхийн ухаанаар хандаартай аялж байгаа жуулч та бүхэн маань алтан шар замдаа үйлзэтэй сайн яваад олон сайхан зүйлсийг үзэж олон сайхан дурсамжийг одоо бүтээгээд буцаарай.